Туршилт 8. Энэ туршилтаар навчинд фотосинтезийн урлын үр дүнд цардуул нийлэгжиж, нөөцлөгддөг болохыг илрүүлэх болно. За, өнөөдрийн үед бид навчинд цардуул хэрхэн үүсэж нөөцлөгддөг туршилтыг хийх гэж байна. За, энэ туршилтыг хийхэд бол багш нь үнэр шимтгэлэг нийтдээ 72 цаг юм харанхуй орчинд байршуулад ингээд энийг илүү тодорхой байхын тулд навчны зарим хэсгүүдийн элцүүдийг хар цаасаар бүрхэж өгсөн байгаа. Ингээд бид нэр одоо туршилтаа эхлүүлээ. 250 мл-ийн шилийн аяганд дунд орчим ус хийгээд доороос нь халаана. Хямсаа ашиглан буцалж буй усанд ургамлын навчийг бүхэлдэнд хийгээд 30 секунд орчим байлгана. Спиртэнд ингээ унтраана. Хямсаа ашиглан зөөлөрсөн навчийг халуун уснаас авч спирттэй хуруу шил рүү хийнэ. Хуруу шилэндээ нэг навч багтахаар хэмжээний этанол хийж спирттэй хуруу шилээ халуун усандаа дүрнэ. Хэсэг хугацааны дараа спиртийн усмал ногоон өнгөтэй болох ба хуруу шилний авчаар ашиглан шилэн аягнаас спирттэй хуруу шилийг авъя. Хуруу шилэн дэх спиртийн усмалыг болгоомжтой асгаад навчийг хямсаагаар авна. Петрийн аяган дээр байрлуулахаас өмнө навчийг хэдэн секунд усаар угаана. Байрлуулсан навчин дээрээ 2-3 тасал йодын усмалыг бүх хэсэгт тархсан байхаар тусаагаад 2 орчим минут хүлээцгээе. Навчийг цагаан шаазан дээр эсвэл петрийн аягны доор цагаан цаас тавиад ажиглацгаая. Туршилтын үр дүнг ажиглавал йодын усмалыг навчийн бүх хэсэгт тусаасныг дараагаар цардуул байгаа хэсгүүдэд хар хөөхөн илэрчээ. Харин хар цаасаар халахалсан хэсэгт гэрэл тусаагүй тул фотосинтез явагдаж цардуул нийлэгжээгүй учраас навчны өнгө цайж харагдаж байна. Энэ туршилтаар бид ургамал гэрэлтэй орчинд фотосинтез явагдсанаар цардуул нийлэгждэг болохыг туршиж баталлаа.